Сайн байцгаана үзэгчдээ. Алтан аргамч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол улс Куб улстай харилцааны тухай сэдвийг онцолж байгаа. За энэ сэдвээр ярилцахаар бид тэргүүн шадар төмөрч чулууныг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За энэ өдөр мэнд хүргэе. За хоёулаа ярилцлагаа та дипломат албанд хэдэн оноос эхлэв? Ер нь ажил амьдралаа энэ салбартаа хизээнээс хаанаас эхэлсэн бэ? За би чинь одоо 73 онд сургууль төгссөн. 73 онд одоо тэр Тайвар алс хорын Баруун аймгийн Баян-Улгийн аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль төгссөн. Тэгээ яваад одоо Куб улсын нийслэг Гаван хотод 73-аас 78 онд сурсан л да. Гаваныг сургууль. Гаваныг сургуулийн Испани судлалын мэргэжлэр төгссөн хэл л дээ. Хэл биш шүү. Испани судлалын мэргэжлэр. Испани судлал гэдэг нь Испани урж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт нь Испаниар ярьдаг Латин Америк орноос гэдэг. Өөрөөр хэл манайхан бол нэг бүс нутаг судлал гэдгийг тэрнтэй их төстэй тийм юм байна. Тэгээ ирсэн гадаад яамны нэр төр шүү дээ. Гадаад яам тэгээд төгсөөд ирсэн чинь намайг энэ Улаанбаатар цугаа Куб хэлтсэд яамд ажиллаач гэсэн. Орчуулагч ягаад гэвэл тэр улсууд орчуулагч нэхэд байна. Нэг орчуулагчтай байгаа. Гэхдээ тэр нь хөрөлцөхгүй байна. Өөрөө тийшээ очиж одоо 2-3 жил ажиллана гэхээр би тэнд очисон л да орчуулагчаар. Тэнд элчин сайд Данса гэж хүн байсан. Залгуух их идэвхтэй харилцаач тэр үед одоо гайхалтай сайн байсан шүү дээ. 70 хэдэн он гэдэг чинь. Идэвхтэй бай тийм ээ. Тэг их идэвхтэй байсан үед 70 хэдэн он чинь. Би тэнд чинь 4 жил ажиллаж чад байжсэн чинь гадаад яамнаас дуудаа. Одоо чи болно 4 жил боллоо. Одоо чи яамдаа буцаж ирээ гэд. Тэгээ яамдаа нэг ч удаагүй л дээ. Нэг сар болов яв тэгээд Гаван цуугаа элчин сайд яамдаа томлогдсон. Тэгээд тэнд чинь их олон асуудал хариуцж ирсэн. Тэр чинь бол миний энэ юу гэдгийг дипломатын одоо эхлэл болсон л да. Дипломат ажлын эхлэл болсон юм байгаа. Их олон асуудал хариуцж ирсэн. За нэгдүгээр нь тэнд чинь хэвлэл мэдээллийн асуудал гэдэг том асуудал. Өөрийгөө сурталчлах тийм улс орноос сурталчлагтай холбоотой ийм ажил байж байгаа. Араадууд телевизтэй ярилцлага өгөн тэрийг өргөхөөл нэг их мэтлэн. Хоёр дахь томоохон ажил нь болохтой зэрэг оюутны асуудал хариуцсан байдаг үгүй. Тэнд чинь шүдний одоо тийм ээ шүтний эмчилгээний анги авахны салбараар нэлээд хэдэн оюутан байсан л да. 10 хэдэн оюутан байсан юм шиг та. Гол нь тэгээ шүтний эмчилгээний чиглэлээр байсан юм л да. За тэгээд хамгийн сонирхолтой залуу хүнд бол шифрийн харилцаа гэж юм байдаг. Одоо тэр чинь одоо гадаад яамнаас элчин сайд яамд руугаа нууц материалаа бол тоогоор явуулдаг, шифр явуулдаг. Тэрийг би тайлаад одоо цаасан дээр буулгаад тэргээ элчин сайдтай танилцуулдаг юм өрхтэй. Тэр чинь тэгээд тэр халуун газар чинь байна шүү дээ. Нэг юм бөхчин мөрөөнд цуулах чинь хамаг хаалга бүгдийн цоожлон дотроос нь тэгээд чинь маш нууц юм байгаа байхгүй юу? Улсын хойлоод код чинь тайлуу тэгээ юм танилцуулдаг. Тийм байсан. Гэхдээ залуу хүний хийж сургууль зогсох ёстой хамгийн сонирхолтой ажил бол тэр байдгийн. Тэ. Хамгийн түрүүн чи нууцыг төрүүлээ мэдж байгаа байхгүй юу? Тэгээд дараагаар нь элчин сайдтай танилцуулдаг. Ийм учиртай юм. Тэгээ тэнд чинь бол би 3 жил ажилласан чи ер нь за их юм сурсан да. Үгүй юу? Таныг ажиллаж байх үе бол хоёр орны харилцааны хувьд маш сонирхолтой цаг үе шүү дээ, тийм ээ. Тий, 70-аад он бол яхахгүй тийм л дээ. Куб Монголын харилцаа, Монгол-Кубын харилцаа бол их хөгжиж ирсэн үе. Ягаад үхтэн зэрэг бол бид чинь бол тэр нэг үзэл суртал нэгтэй улсууд байлаа шүү дээ. Нэг камптай байлаа, нэг лагерт байлаа. Тэгэхээр эн чинь нэг зорилготой тэр социалист одоо хамтын нөхрөлийн орнууд эв нэгдлийг бэхжүүлнэ гэдэг одоо тийм мораль оозонтой тэгж ажиллаж ирсэн. Тэгэхээр тэнд чи одоо аль аль нь сэвийн гişүүд, сэв гэдэг нь эдийн засгийн харилцаанд туслах зөвлөлийн гişүүд тийм ээ. Тэгэхээр эдийн засаг орой бас ингэж ойртох гэж хэрмэлдсэн. Тэгээ хамгийн хоцрогдсон хоёр нь гэдэг юм шүү дээ. Тэр сэв дотор бол одоо Монгол Куб ирэх чинь бол. Тэгэхдээ тэр утгаараа бас их ойртож ирсэн. Тэгээ манай удирдлагч бас айлчилж ирсэн. Зэдэн бол дарга явж ирсэн. 70-аад онд очиж айлчилж ирсэн байгаа. Кубын талаас бол Раул Кастро ирж ирсэн. Хоёр ч удаа айлчилсан юм биш үү? Раул Кастро. Тэгээ одоо тэгээд хэд удаа би надад уулзах тийм завшаан тохиолдсон л да. Гэхдээ тэр хүн чинь бол хоёр дахь хүн шүү дээ Кубын. Тэр үеийн хоёр дахь Кубын гомс намаа хоёр дахь нэр бичгийн дарга гэж явдаг. Төрийн зөвлөл сайд нэрийн зөвлөлийн нэгдүгээр урлагч дарга гэж явдаг. Ерөөсөө Фидель Кастрогийн дараагийн албан тушаалд байсан. Тэгээ хоёр удаа ирсэн. Тэгээд эхний удаад нэг таалагдсан болохоор нь хоёр дахь ирсэн байхгүй. Тэгээ айрг уусна их ярьдаг. Тэ айрг уусан тэр чинь их жигтэй хөнгөө тэгээд бас хүний дотор ч ингээ халаад эхэлдэг бас хүний чинь бас согтомор айтем болдгийм байлээ шүү гэж ярьдаг. Тэгж ярих их дуртай. Бас бусад улс орнуудад дипломат алба хашсан. Тэр дотроос Куб улсад ажиллахад ер нь хамгийн сонирхолтой, хамгийн онцлог зүйл нь юу байв? Кубд бол их онцлог шүү. Би жишээлбэл Оросын холбооны улс элчин сайдын 1-р нарийн бичгийн зайлд аргаар ажиллаж илээ. Одоо 95-аас 98 онд.
Дараагаар нь би хамгийн сүүлд Бельгийн банд толсоо тийм ээ. Европын холбооны цугаа манай элчин сайдын хамт зөвлөхөөр ажиллаж байлаа. Бас 3 жил. Тэгээ хамгийн сонирхолтой бол клуб байсан шүү. Клуб байсан. Гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй анх одоо гадаадд хөл тавьсан маань клуб байсан болоод гэдэг юм уу? Эсвэл одоо тэр улсууд нэг цаанаа л өөр. Тэр улсын онцлог байна. Тэр улсын онцлог байна. Нэгдүгээрт нь бол тэр ард түмнийг сайхан ард түм. Тэр хэнийгч голохгүй, хэнийгч одоо дорд үзэхгүй, хэнийгч ялгуурлахгүй, гадуурхгүй. Өөрснөө тэр чинь цагаачдын улс л да, Куб чинь. Цагаач. Куб гэдэг бол энэ Америкийн нэг улс шиг яг цагаачтаас бүрдсэн тийм үндэстэн байхгүй юу? Тэгэхээр Куб үндэстэн гэж байгаагүй. Тэр юу байсан гэдэг Куб үндэстэн хэдээ бий болсон юм гэдэг зэрэг 1860-аад 19-р зууны сүүлээр бий болсон үндэстэн. Үндэстний хувьд тэндээс өмнө Испанчууд л байсан байхгүй юу? 1492 онд Кристофер Колумб Куб арлыг нээгээд тэндээс хойш 400 жил тэр чи Испани колон байсан улс шүү дээ. Тэр арал чинь. Тэгээ Испани колон байж байгаад 1898 оны дайнаар Испани-Америкийн дайнаар Америкэн одоо ялаад Испанига тэр 3 колон нь болохоор Америк шилжчихсэн. Тэгээ Америкийн колон болцсон. Өөрөөр хэлбэл 1898 оноос 1959 он Кубын хувьсгал гартал Куб чинь Америкийн колон болсон. Өөрөөр хэлбэл эзнээс олдсон л байхгүй юу? Эхлээд Испани мэдлэлд байсан, дараа Америкийн мэдлэлд очсон. Олон одоо үндэсний яснаас бүрдсэн. Тийм учраас гадны хүнийг бол ер нь одоо тэг үзүүрлэх, нүд үзүүрлэх барих тийм юм огт байдаггүй. Тэр тал нь их онцлог байгаа Куб. Тэгээд нэгдүгээр тийм байгаа. За хоёрдугаарт нь бол Куб гэдэг энэ улс чинь болохтой зэрэг байна шүү дээ. Тэр газар зүүн байрал нэг сонин шүү дээ. Тэр Карибын тэнгист байдаг. Тэр Карибын тэнгисээс чинь болохтой зэрэг хойшоогоо Флорид л орчин ойрхон байж Америк нэгдсэн улс руу. Жаахан ийш хазаах юм бол Мексик руу орчин. Юкатан наваг руу явдаг нь. Урагшаа ингэчих юм бол Өмнөд Америк руу. Жаахан баруун тийшээ хазаавал Төв Америк руу явчихна. Бүр ингэх юм бол Европ руу зам чинь одоо тодорхой. Тэгээ жаахан юм бол Аз руу явж. Өөрөөр хэлбэл тэр чинь олон замын уулзуур байна. Олон замын уулзуур байна гэдэг чинь космополит болж эхэлж байгаа. Тэр чинь зөвхөн өөрийгөө боддгоо олон үндэстэн байдаг юм байна, олон ястан байдаг юм байна, олон улсын харилцаа гэж юм байдаг юм байна, далайн тээвэр их хөгжсөн байна, агаарын тээвэр их хөгжсөн байна. Төмөр зам чинь бол жишээлбэл Куб чинь хамгийн анх Латин Америкийн орнуудын дотроос анх удаа Куб төмөр зам тавьсан байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь 8 их байсан. Төм одоо усан тээврээр одоо даймаг хийдэг зангилаа байсан учраас одоо Севиа гэдэг бомбт байдаг Испани тэр л одоо байнга ингэж усан онгоцоор бараа ачаад ийд. Тэр нөгөө Латин Америкийн орнуудаас олсон испанчууд алт мөнгөө Кубаар дамжуулж, Кубын бомбуудаар дамжуулж усан онгоцоор Испани руу зөөдөг байсан байгаа шүү дээ. Кубыг одоо харахтаа дэлхий бол арай өөр өнцгөөс хэвлэл мэдээлэлээс ч болдог байх л да. Арай өөр өнцгөөс хараад байдаг шүү дээ. Арал дээр байдаг нэг коммунист улс одоо бусдыгаа дагаад ардчилдгүй тойроод бас арчилсан улсууд байна. Америктай харилцаан сайжрах гэдэг нь гэдэл өөр өнцгөөс хардаг. Таны хувьд яг одоо хөрсөн дээр нь тэр ард түмэнтэй ойр ажиллаж амьдрсны хувьд арай өөр ойлголттой байгаа. Тэгэхээр наадах чи аль өнцгөөсөө харах уу гэдгээс их юм болно шүү дээ. Би хэрвээ Америкийн нэгдсэн улсын иргэн байгаад Америкийн нэгдсэн улсын дипломат үйлчингээс Улаанбаатар ажиллаж байсан бол яг Америк шиг дуу гарна. Наач ойлгомжтой. Ягаад гэвэл миний хэлсэн үгэнд орохгүй байна энэ Кубууд. Тэмчэрсэн Кубууд хамгийн муухай балаа нөхдүүд наадах чинь байгаа юм. Энэ коммунистууд, энэ социалистууд эдгээр шиг муухай юм байхгүй гэж хэлнэ шүү дээ. Орохгүй. Ягаад гэвэл наач Америкийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Куб хүмүүс шал өөр юм ярина. Гэхдээ эн чинь нөхөр минь болооч. Би чинь намайг 60 жил ойрхсан байна. 60 жил намайг даралсан байна. Миний хамаг баялагийг чи нутгалгоо зөөсөн байна. Гэхдээ тэгчээд би одоо эрх чөлөөтэй болоод инглээр чи намайг хараа зүхэд гэдэг нь ямар ч юм. Ингэж хэлнэ шүү дээ. Тэр Куб чинь би тусгаар тогтнолоо 59 он жинхэнэ ёсоор олсон. Тэр эрх чөлөө гэдэг юмыг манай Кубын ард түмэнд жинхэнэ ёсоор нь олгож өгсөн, байлдаж авч өгсөн. Тэгэхээр бид бол өөрийнхөө эрх шиг нийцсэн юм хийх хэрэгтэй. Уучлаарай, танд миний хийж байгаа ажил таалагдахгүй бол та тэгэл тэнтэй л байж. Миний дотоод хэрэглүү битгий бараа. Ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр аль нь зөв юм аль нь би Кубын талд л байна. Ягаад гэвэл тэр чинь хувьсгалаа хийсэн байна. Тэр ард түмэнд эрх чөлөөг нь олсон байна. Тэгээд тэр чинь харал та 1868 он хүртэл эн чинь Испани түүх байсан байна. Кубын түүх гэж байхгүй. 1868 оноос чинь 1959 он хүртэл Америкийн нэгдсэн улсын түүх байсан байна. Кубын түүх биш үү? Америкийн гадаад бодлогын түүх болж урж байгаа байхгүй. Кубын түүх гэх юм бол Америкийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнд байсан Кубын түүх болж тарж. Наадах чинь байж та одоо 13 дугаар зууны Монгол их гүрэнтэй яд төстэй. Одоо энэ Батхааны байгуулсан Алтан ордны улс гэдэг чинь юу юм? Энэ чинь Монголын түүх шүү дээ. Монголын Алтан ордны улс. Тэгэхээр эн чинь нөгөө талаас харахаар Оросын түүх шүү дээ.
Тийм биз дээ. Яг л Орос чинь тэр бүрэлдэхүүнд нь байсан алт ордны улсын чинь тэр Кубч яг илгаагүй. Америкийн одоо Колумбихтай Америкийн түүх наадах чинь. Испани Колумбихтай Испани түүх. Одоо 59 оноос хойш харин жинхэнэ Кубын түүх эхэлж байгаа байхгүй. Тэр утгаар нь би ярьж байгаа юм. Тэгээ тэр ард түмэн юугаа хийн үү яа нү тэр ард түмний асуудал шүү дээ. Тэр ард түмэн сонгоо тэр Фидел гэдэг даргыг сонгосон бол тэр улсын ард түмэн шүү. Тэр тэдний сонголт шүү дээ. Тэнд одоо бид нэр хөндлөнгөөс заах туслах тийм байж таарахгүй шүү дээ. Үгүй бол хараах өрөөх тийм байж таарахгүй шүү дээ. Оо таны одоо би боддог байхгүй жишээ манай хоёр хөрш байж идэг. Одоо бид нар Монгол улс бол Оросын холбоо нь бол фашист дэглэм байсан ч бид харилцагаас өөр арахгүй шүү дээ. Надад чинь тийм одоо урдлын хөрш хятад улс байна. Тэнд одоо улаан капиталистууд гарсан ч бид харьцах ёстой болно шүү дээ. Одоо коммунистууд л байж байгаа бид харьцаал байж байгаа шүү. Тэгэхээр эн чинь тэггүй өдөр бүр хоёр хөрш юм чи. Тэгээ эн чинь өөр дэглэмтэй өөр юутай гэд бид чинь харилцах байхын арга байхгүй ш надад. Өөрөөр хэлбэл миний үзэл бол тэр байхгүй. Тэр удаа улс орны тэр дэглэм ямар дэглэмтэй хамаа байхгүй. Тэр бол алт төдмүүдийн эрх ашиг нийцж байгаа, давхцж байгаа бол бид бол харилцах ёстой. Тэрийн хүнд тэр сонголтын хөндлөх ёстой байхгүй. Тэр утгаар нь би ярьж байна. Тийм учраас би Кубын талд байна л гэж хэлж байна. За тэр удаа даралдаг, яадаг, барьдаг, коммунист барьдаг тэр бол дахиад хэлье. Ямар өнцгөөс харахаас. Тэр ард түмэн тийм сонголт хийсэн бол тэрийг бид хөндлөх ёстой байж таач. Би ийм л юм хэлмээр байна чинь. За бид бол одоо анх Латин Америкийн бүсээс Куб улстай дипломат харилцаа тогтоосон тийм ээ. Одоо 59 жилийн өмнөөс. Өнөөдөр бараг 60 жил болж байна тийм ээ. 50 жил болж байгаа. Өмнөх зууны харилцаагаа өнөөдөр бид уламжлалт харилцаагаа Куб улстай маш сайн хадгалж явж ирж байна тийм ээ. Энэ харилцаа бол их тэр үнэ сайхан хөгжих юм суурь нь бол яа харахгүй тэр өмнөх зуунд тавигдсан байна гэж ярьдаг. Энэ гадаад харилцаа дипломат ажиллагаа гэдэг юм дээр энэ үжил сурталын асуудал ерөөсөө ямар ч ач холбогдол байхгүй шүү. Би энийг дахиж давтаж хэлье. Ягаад гэвэл энэ дотроо Монгол дотроо байж болно уу? Гадагшаа олон улсын харилцаан дээр бол үжил суртал гэдэг юмыг олон улсын харилцаа нааж тэргээр далимдуулж түрээгээр одоо түрээ барьж тэгж харилцаа явуулж болдоггүй юм. Нэгдүгээр. Тэгэхээр энэ манай төр засгийн бодол зөв байна гэж би хэлж байгаа. Ягаад Кубтай уламжлалт харилцаа байх ёстой. Тэгэхээр энэ 60 жилд одоо би ч нэг юм хуримтлуулсан байна. Харилцааны одоо нэг юу гэдгийг уламжлал байна. Энд чинь бас нэг одоо бид хоёр чинь аль бие биенд ашигтай юм байна, тустай юм байна гэдэг энэ чинь нэг дүгнэлт гарсан байж таараа шүү дээ. 60 жил гэдэг чинь их хугацаа шүү дээ. Тэгэхээр Куб гэдэг бол Латин Америк дэх ерөөсөө Монголын стратегийн түншлэл гэж би түнш гэж хэлмээр байна. Яг бол цорын ганц улс шүү дээ тэр чинь тэнд байгаа. Манай элчин сайдын яам ажилдаг ганц улс тэр шүү дээ. Тэ? Одоо баруун бөөр гэхээр яг Америк руу Кубын ард түмний хувьд Азиста бид нар хэм бэ? Их чухал биш. Байдаг л улсуудын нэг нь Монгол баг. Хамгийн чухал нь хэм бэ? Хятад баг шүү дээ. Тэ? Монгол Хятад хоёрыг харьцуулт. Аль нь Кубад одоо илүү ач холбогдолтой. Адилхан системтэй явж байна тийм ээ. Адилхан системтэй. Хятад л гэж хэлж шүү дээ мэдээж. Тэгээд дараагаар нь Вьетнам байж. Энэ хоёр чин дээр дайны үеэс эхлээд одоо далаа дунд дайн, Вьетнамын дайнаас эхлээд их зузааяас харилцаа их сайхан байдаг. Гэх мэт хойд солонгос байж. Тэгжээж Монгол орж магадгүй. Одоо хэрвээ ингээд тийм ээ одоо 90 билет ингээд тавьчих юм бол Кубын одоо үндэсний ярих шиг аль нь чухал вэ гэдэг ингээд явах юм бол энэ бол миний эрдэмтэйг нь хэлж байгаа үг шүү. Эндээс биш одоо гадаад юмны дипломат үг биш. Би ажиллаа өгөөд 3 жил болж байна. Тэгэхээр энэ эрдэмтэй судлаач хүн. Ингээд эрмлээ ажих юм бол Хятад гээд Вьетнам гээд хоёр солонгос гэж хагаад за өөр хинч байдгийг тэгж жагаад Монгол тэгж очрлоод Кубд анх тэр төгснөөсөө хойш аташигаар томилогдсон байна. Дараа нь одоо шинэ зуун гарснаас хойш томилогдсон уу? Тэгсэн. Тэгэхээр яг энэ дээр танд ялгаа байсан уу? Одоо өмнөх зууны тэр социалист дэглэмийн социалист бүлд бид нар хамт байх үеийн тэр улсын гадаад бодлого одоо шинэ зуун гараад манайх өөр систем сонгоцсон учраас тэр улсын дипломат бодлого манайх руу чиглэсэн ер нь ялгаа нь ажиглагдчихэв. Аагүй ер би хараа 2001 оноос 2004 онд очсон юм байна. Тэгээ түрүү нь болох 81-ээс 84 онд очсон байхгүй юу? Яг 20 жилийн дараа байгаа биз? 20 жилийн дараа очсон. Тэгэхэд бол бас элчин сайдын юм зөвлөхөр очсон юм би. Сүүлчийн удаа. Тэр 2001-ээс 2004 онд. Тэгээ ажиллаж яхад бол ерөөсөө тэр Монголын талаарх тэдний үжил бодол ерөөсөө хэвээрээ байсан. Огт өөрчлөгдөхгүй.
Тэр л одоо намайг аташаагаар ажиллаж байсан. Тэр л Кубад байсан. Яг л тэр л одоо уур амьсгал байсан. Биднийг одоо нийгмийн энэ байгуулалтаа сольчлаа, барьчлаа гэдээ одоо биднийг алагчлаад, биднийг одоо муухай хараад ингээд байсан юм. Ерөөсөө надад ажиглагдаагүй шүү. Энэ бол бидний олж явсан 60 жилд олж явсан энэ одоо баялаг байна. Энэ баялагыг харин бид аривжуулахын төлөө явна гэхээс биш. Тэрийг одоо тэр баялагыг одоо хэрэггүй ямар ч ашиггүй байна. Тэр ягаад гэвэл үжил сурталтай холбоотой байна тэр гэж огт болохгүй. Ийм л юм би хэлмээр байгаа. Манай хоёр улс олон улсын тавцанд бие биенээ дэмжиж байсан олон жишээ бий. Би тэгэхээр хараа Куб Монголын хооронд ямар бодолтой модалтай элдв тийм байх биш. Тийм ээ бусад орнуудтай харьцуулахад. Тийм бол байхгүй. Тэгээ хамгийн гол юм чинь бол бид нэр явагдсан зэрэг олон улсын тавцан дээр бие бинийгээ дэмждэг болсон байхгүй. Би хоёрхан жишээ хэлье энэ дээр. Бид чинь байж тээ 1991 онд Монгол улс эвсэл төлөвний хөдөлгөөнд элсвэ. Тэгсэн чинь яасан гэтэн зэрэг тэр чинь ийм 3 шат дамжсан. Яасан гэтэн зэрэг тэр эвсэл төлөв нэгднэ гэдэг чинь их чухал. Тэр үедээ бол ач холбогдолтой байсан юм л та. Нэгдүгээр нутагтай бол цэргийн бааз байлгаж болохгүй гэсэн. Нэг шаардлага. Тэр хөдөлгөөний чинь. Хоёрдугаарт нь чи цэрэг улс төрийн эвсэлд нэгдэж болохгүй гэдэг. Тим эмийг ухуулдаг, тим эмийг баримталдаг, тим байгууллага байхгүй наад хөдөлгөөн чинь. Тэгэхээр манай зөвлөлтийн цэрэг байсан. Тэндээ салах тэр цэргийн бааз байж байсан. Би чинь зөвлөлтөй чинь холбоотны гэрээтэй 66 оны гэрээ гэж. Тэгэхээр эндээсээ бид нэр салах хэрэгтэй байсан. Яг бидний чинь дагуул улс зөвлөлтийн дагууллагын зөвлөлтийн колони гэж элдвэр гэлээд тэр нөөбөд 60 хэдэн он хүртэл элсүүлэхгүй байсан чинь нэг нь тийм байсан шүү дээ. Монгол ч бид бас улс биш энэ чинь зөвлөлтийн нэг мужи байна. Зөвлөлтийн 16 дугаар бүгд найрамд тулс байна. Тэгээ нэг учир шалтгааны юм гэтэн зэрэг бид чинь холбоотны гэрээтэй тэгээд нутаг дэвсгэр дээр гадны цэргийн бааз байгуулсан юм ус байсан чинь. Тэгээ тийм одоо дүгнэлт хийх үндэслэл болохгүй юу наадах чинь. Тэгэхээр тэндээсээ салах хэрэгтэй. Нэг алхам нь юу байсан гэвэл эвсэл хөдөлгөөнд ороход. Тэгсэн дотооддоо бид нар бас их хэцүү байсан л да. Би энэ асуудлыг ариусж байсан. 86 онд бид чинь байж та зочин болсон. 88 онд ажиглагч болсон. Тэгээ 91 онд чинь очиж гишүүн болсон байхгүй. Тэгээд дотооддоо бол энэ төмөрчлөөнүүдөө ингээд яг миний хамгаалсан сэд байдаг байхгүй. Хойно Москва дипломатиакт сурж явахдаа Монгол бай эвсэл хөдөлгөөн гэдэг тэр эвсэл нэгдэх хөдөлгөөнд орох хэрэгтэй юм шиг гэсэн дүгнэлт энэ төр хийсэн. Тэгээд тэр дүгнэлтээ практикт хэрэгжүүлж байгаа. Тэгсэн гадаад юм дээр бол бас асуудлууд энэ залуучууд ч намайг шүүмжлээд энэ нөхөр одоо энэ социализмын одоо Куб мэтийн нөхдүүдтэй очиж нийлэх гэж байна ингэх гэж байна гэдэг ингээд. Тэгсэн чинь харин манай анхны ерөнхийлөгч очир бадгүй их ёстой нэг төрийн хүний их одоо тийм гайхалтай мэрэгэн ухаан гаргаж тэр одоо хөдөлгөөнд Монгол улс элсэж орох хэрэгтэй байна гэсэн зарлиг гаргачихгүй. Тэгээд тэр дотоодын тэр эсэргүүцэж яахан дарагдсан. Гадагшаа яагаад гэсэн чинь гадна талдаа дотооддоо тийм байсан гэж байлж ш. Гадагшаа болохтон зэрэг 3 улс эсэргүүцэд болдоггүй. Европоос Югослав эсэргүүцэд болдоггүй. Чи нөхөр нутагтаа зөвлөлтийн цэргийн баастай байж юу нэг тэр хөдөлгөөний чамааг авахгүй. Чи тэр баазын одоо хөөж гарах, тэр зөвлөлтийн цэргийн хөөж гарах, тэр зөвлөлтөй байгуулсан гэрээгээ цуцлал гэдэг. Азиас болохтон зэрэг Сингапур бас эсрэг яг нэг иймэрхүү тайлбар хэл. Югославийн хэлдэг шиг. Энэ булангийн орнуудаас болохоор Оман. Энэ 3 нөхөдөд нийлчихэд Монголын эсрэг ингээд тэрний чиний эсрэг одоо арга хэмжээ аван чиний эсрэг санал өгнө барина. Тэгсэн Кубд хандж байгаа. Куб чинь болохтон зэрэг тэр хөдөлгөөнд дотор чинь жигтэй их нэр хүнтэй тийм болсон байхгүй. Угаасаа наад хөдөлгөөний чинь байж тээ. Латин Америкт бол Фидель Кастро. Африкт болохтон зэрэг Гани Нкрума, Египтийн Насер, Азад болохтон зэрэг Индонезийн Сукарно, Индикийн Ганди. Югославд бол Тито, Йосип Брос Тито. Энэ хэдэн одоо зүтгэлтэн чинь хэлж байгаад энэ хөдөлгөөний байгуулад 2 том одоо лагерт хуваагдчихсан дэлхий чинь нэг нь Америк нэгдсэн улс толгойлсон, нөгөөх нь зөвлөлт толгойлсон. Тэгээ аль нэг чинь ч одоо юунд би орохгүйгээд дундаас нь ийм хөдөлгөөн гарч ирж байгаа байхгүй. Зай барих 2 их гүрнээс. Тийм уг санаа нь бол тийм байсан л та. Тэгээд Кубач ажиллаад тэгсэн. Тэгээ өнөө Сингапуртай ажиллаад, Омантай ажиллаад, Титотой ажиллаад ингээ одоо тэр чинь монгол хэлхээсээ илүү, манай Зэдэнбал дархал хэлхээсээ илүү Фидель Кастро хэлхээ үгэнд нь ордог юм байдаг шүү. За энэ ерөөсөө энэ Монгол дахь тэр зөвлөлтийн бааз зэргийн асуудал бол шийдэж байгаа юм байна уу? Тэгээ бидний хазуулахад яасан бол 89 он Горбачов гэдэг дарга байлаа. Тэр дарга Владивостокт ирчээд юу гэсэн гэтэн зэрэг бид Монголоос зэрэгэ гаргана гэж хэлсэн. Тийм мэтгэл хийцсэн. Тэгэл тэр асуудал шударсан шүү. Тэгээ 91 он чинь гараад ингээд тэр зэрэгтэй холбоотой асуудал нэг тийш шийдэгдээд ингээд тэр Кубуудын тусаар бид нар чинь тэр эвсэлдүүлний хөдөлгөөнд чинь орсон. За хоёрдугаар жишээ гэж би хэлсэн тэрний юу вэ нөхтэн зэрэг энэ
Зүүн Аз, Латин Америкийн хамтын ажиллагааны форум гэдэг нэг юм байдаг. Ийм байгууллага байдаг. Засгийн газрын хоорондын байгууллага. Яг бол гадаад энэ улсуудын энэ хоёр твийн гадаад харилцааны сайд нарын хэмжээнд болдог. 2 жилд нэг удаа болдог байгууллага. Тэгээ намайг хамгийн сүүлд Кубад ажиллаж байхад 2001-аас 2004 онд ажиллаж байхад Кубын гадаад яам надад хэлвэ. Үгүй энэ танах энэ одоо энэ байгууллагад илсээч. Ягаад бол Азиас орж байгаа оролцогчдын тооцоо өхөн байна. Латин Америк чинь тэр аяараа тэр лөө ингээд орцсон байждаг. Гэж байлаад одоо би санахгүй байна. Тэгэхээр нэг Монголоос Азиас Монгол орчихвол Азийн нэг улс нэмэгдээд эн чинь бас нэг одоо тэнцвэр барих тал дээр зүгээр байна шүү дээ. Би тэгээд Эрдэнэ чулуун сайд байсан. Би бичсэн шүү дээ. Тэгээд чимээгүй л өнгөрсөн. Тэгээд Гаванаас би бичсэн. Сайдын нэр дээр байна. Тэгээд чимээгүй өнгөрсөн. Тэгээд би томилтынхаа хугацаа дуусгаж гадаад явандаа ирсэн бодлого төлөлтөд буцаа зөвлөхөөр томилогдоод тэгээд ирсэн чинь нэг өдөр Японы элчин сайдын яамнаас уцсаж идэг надад л. Үгүй төмөрчлөн сан та тэр ковид байхад ийм асуудал тавьж ирсэн гэж би мэднэ. Тэгж юм. Тэгсэн одоо юу болж одоо наад хорол чинь Японд болох гэж байна. Та нар орохгүй мүү? Нөгөө Японд болох гэж байгаа юм болохоор манайхан уухантаас тэгээд тэр л. Ягаад гэвэл намайг тэнд асуудал тавьж байхад тэр нэг Латин Америкийн орнууд болж исэн байна л да. Тэгэхээр нөгөө чинь хөрөнгө банкны асуудал, санхүүгийн асуудал гэж чи бүх асуудал шүү дээ. Тэр олон газар руу чи яв. Япон болохоор ойрхон ядахтай өрөө онгоц байна. Өрөө онгоцондоо суугаа явчихад тэгээ тэндээс ч ихлээр манайхан монголчин тэнийг гişүн болсон. Бас л Кубын гав биш надад. Биднийг хараа ингэж одоо энэ Монголыг тэр нэг төгжигдмөл ганц ардмал тэр байдлаас гарах гэж энэ өөр хүн бидний төлөө санаа зовж шít над. Тэгвэл манайхаас Кубыг дэмжсэн олон улсын талбарт дэмжсэн жишээ байна уу? Манайх бол яадаг гэхдээ зэрэг ганц их тодорхой одоо дэмжлэг бид үзүүлдэг. Тэр нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын жил болгоно 2 жил нэг удаа бол Кубын асуудлыг ярьдаг байхгүй. Энэ Америкийн блокадын асуудал. Энэ эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахтай холбоотой асуудал. Жил болго одоо манай нөгөө цөмийн зэвсэггүй бисийг ярьдаг та. Нүүбийн чуулган дээр ерөнхий асамбле яг тэрүүн шиг Кубын асуудлыг ярьдаг 2 жил. Бид бол дандаа Кубыг дэмжсэн тийм санал өгдөг. Энэ чинь бол тэдний хувьд Кубын хувьд бол асар их дэмжлэг байхгүй. Улс төрийн бөгөөд оюун одоо сэтгэл зүйн их том одоо дэмжлэг гэж тэгж үздэг. Наадах чи 10 сая доллар өгснөөс илүү тийм одоо импакт тийм нөлөө бол Кубад үзүүлдэг байхгүй. Мэдээч одоо энэ 60 жилийн хугацаанд бол бас хоёр талаас харилцан айлчлалууд бол хийгдэж байсан тийм ээ. Тэгэхээр шинэ 100 гарснаас хойш ер нь хоёр талаасаа ямар айлчлалууд хийгдэв? Кубын талаас бол нэг юм санахгүй байна. Би бол бас жаахан холдсон шүү дээ. Чи одоо 3 жил болчлоо одоо гадаад яамнаас би тэтгүртэй гараад. За манай талаас бол энэ чи ерөнхийлөгч явсан шүү дээ. Манай ерөнхийлөгч 2016 онд очсон нүүбийн чуулганд орохдоо билүү ороод буцахтай ч үлээ. Орохдоо орох гэж явахдаа ч үлээ. Тэгээд тэрүүгээр ороод гарсан. За энэ бол бас чухал арга хэмжээ болсон л гэж би өвдөө үзэж байна. Юу гэхдээ зэрэг тэр чи одоо хараа тэр үед чи яаж ийнө гэхдээ зэрэг Куб Америкийн харилцаа мөс хайлаад эхэлсэн байхгүй юу? Тэр царцсан байдал нь өөрчлөөд эхэлсэн байхгүй юу? Элчин сайдын яам нээсэн байж байна. Тэ Америкийн элчин сайдын яам дээр одоо Америкийн далбаа тэнд Вашингтон тэр Кубын далбаа ингээд яатсан харилцаа дипломат харилцаа сэргийгдсэн. Хэдэн жилийн дараа энэ чинь 62 онд 61 онд тасалсан юм шүү дээ энэ хоёр чинь. Тэгээд за энэ чинь одоо Обама ирэх гээл тэр чи Куб руу айлчлах гээл энэ чинь Кубын гадаад бодлогын ялалт шүү дээ. Америкийн гадаад бодлогын ялагдал байхгүй надад чинь. Тэгж ярих юм бол. Кубод тэр зөв юм хүн чинь зөв юм яваад ах юм бол тэр чинь заавал үнэнд хүрдэг л байхгүй. Тэрийг бол Кубын жишээ харуулж байгаа. Тэгэхээр энэ байдлыг хараа энэ Куб Америкийн харилцаа одоо сайжирч байгааг Монголын тал дэмжсэн үйл явдал болж байгаа байхгүй. Манай төрийн тэргүүн тэнд очно гэдэг чинь. Энэ та хоёр их зүгээр байна, их сайн байна, харилцаа чинь сайжирч байгаа юм байна. Одоо би та нартай та хоёртой одоо өв санааны нэгдэлтэй байгаа шүү гэдэг илэрхийлэл. Ингээ хоёулантай нь аль алинтай нь би одоо санал бодол нэг байгаа шүү. Одоо энэ үйл явцыг чинь би дэмжин шүү гэд Монголын ард түмэн дэмжин шүү гэд ийм мессеж өгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бол одоо бас л улс төрийн талын их том дэмжлэг. Тэгэхээр энэ улс төрийн зөв зөвтэй алхам, гадаад бодлого дипломатын дом зөв зөвтэй алхам болсон л гэж би хөвдө тэгж үзэж байгаа. Тэгж харж байна. Таны хувьд бол одоо Монголын Испани хэлтэй цөөн одоо эрдэмтдийн нэг таныг Монголын одоо түүх соёлын гол одоо дурсгалуудыг Испани хэл рүү орчуулсан гэдгийг бол мэдж байна. Тэгэхээр та бас сонирхуулах гээд аваад ирсэн юм шиг байна. Би тэгсэн. Би ямар бүтээлүүдийг хэдэн онд орчуулж ийм л дээ энэ нэг улсууд бол араа голцоо бол одоо гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулдаг юм.
Тийм ээ. Тийм хоббит улс зөндөө шүү дээ манад. Гадаад орос хэлнээс юм уу, англи хэлнээс, герман хэлнээс, япон хятад хэлнээс гэвэл. А миний хобби бол гэхдээ монгол хэлнээс испани хэлд орчуулдаг юм баггүй. Монголынхаа соёлыг Тийм Монголынхаа соёлыг гадаад руу түгээх гэсэн. Одоо энэ Hispanic world одоо Испани ертөнцид Монголын соёлыг түгээх гэсэн. Энэ бол миний одоо нэг том хобби байдаг. Тэгэхээр энэ бас юутай холбоотой гэхтэн зэрэг тэр Кубад сурж яхад тэр Гаваныг сургууль сурж яхад тэр Испани ертөнцийн соёлыг одоо танилцах тийм сайхан боломж надад гарсан л та. Испани уран зохиол, Испани тийм ээ одоо уран зураг, Испани уран баримл энэ чинь бол одоо арт гэж хэлдэг урлаг энэ чинь энэ урлагийн түүх гэдэг чинь агуу юм байдаг байхгүй энэ Испани ертөнцийн. За тэр Испани уран зохиол гэж одоо ингээл тийм ээ Нобелийн шагналтууд Габриэл Гарсиа Маркес гэж одоо Варгас Ильоса гэж одоо энэ улсуучин гайхалтай Испани одоо тэр тийм ээ тэр зохиолч тэр Нобелийн шагналт хүрчихсэн уран зохиол утга зохиолын. Тэгэхээр энэ бүхэнтэй ч танилцсан хүн чинь байна шүү дээ. Өөр болчдөг юм л. Яг үгүй энэ чи эдэн чи ийм соёл байдаг юм байна. Бид ч бас дутхааргүй соёл биш үү гэдэг. тэдэн таниулъя. Тэгэхээр тэд чинь одоо тэр Монголын соёлыг бол огт мэдэхгүй шүү дээ. Монголын соёл байдгаа Монгол улсыг мэдэхгүй шүү надад чинь. Тэгэхээр энийг чинь таниулах хэрэгтэй биш үү? Энэ чинь дипломат болж одоо энэ дипломат болж ийм ажилтаа болсны чинь нэг том яв энэ дээр байх хэрэгтэй шүү дээ. Чи хэлийг мэддэг юм бол тэрийг ашиглаж чи улсын хурлаас өрчлөх хэрэгтэй биз дээ. За тэгээ би хамгийн сүүлд Кубад 2004 онд байхдаа энэ Монголын нууц төвчөг орчуулад тэнд хэвлүүлсэн. За түрүү миний хэлдэг тэр соёлын сайд Кубын миний нэг ангид сурч исэн хоёр нэг ширээн дээр хоёлаа суугаад хэрэлдэх үедээ муудалдах үедээ муудалж исэн тэр сайд надгас болсон. Өө чи ашгүй дээ ямар зүгээр юм бэ надах чинь гэд энэ үнийг Кубад 10,000 хувь хэвлэж өгсөн энэ Монголын нууц төвчөг. Бүр өн төлөвлөргүй шүү. Надаас юу ч аваагүй. Том дэмжлэг биш. Тий, энэ бол их том дэмжлэг. Соёлын хамтын ажиллагаанд бол эсрэг хувь нэмэр оруулж байгаа. Тий, энэ одоо Монголын нууцт 10,000 хувь хэвлээд одоо ганц ч байхгүй. Одоо тэн чинь 90-д болтохгүй байгаа шүү дээ. Тэгээ 2005 онд хэвлсэн юм шиг байгаа. Би тэгээд нэлээ хөөцөлж байгаа тэгээ болохгүй болохоор буцаад ирсэн л дээ. Томилтой буцаад. Одоо таны номыг уншаад тийм ээ. Сэтгэлдээ илэрхийлсэн тийм тохиолдлууд байна уу? Байгаа. Тэр чинь бас нэг энэ нууц төвчөг Кубад одоо испани хэлэн дээр анхудаа гарч байгаа юм шиг дээ. Энэ чинь испани хэл. Энэ чинь 1 тэрбум хүн ярьдаг хэл шүү дээ. Энэ чинь испани хэл чинь 30 хэдэн улс дэлхийн 1 тэрбум хүн ярьдаг. Тэгээд яасан гэхдээ зэрэг нэг тэр Кубад ажиллаж байхдаа үгүй энэ Монголын тухай энэ Куб нөхдөч одоо энэ сурах бичгэндээ юу ч оруулсан юм бол гээд сонирх ямар санагдаад 13 дугаар зууны их гүрэн Монголын их гүрний түүх чинь байх ёстой шүү дээ. Аль ч одоо сургуулийн сурагчид байж байгаа ёстой байхгүй. Тэг очиод үзсэн чинь нөгөө л хуучин зөвлөлт толгойд улсын Чингис хааны тухай нөгөө л одоо Монголо-татарская ига гэдэг тэр Монгол татарын дарлал гэдэг яг тэр юм чинь хэвээрээ явж шүү. Нөгөө хөвийн одоо сургуулийн сурах бичгүүдэд үгүй энийг чинь засах ёстой юм байна шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ гэдэг. Тэгээ ярьсан чинь энэ нөгөө тэгвэл та материалаа баримтаа өг гэдэг тэр их сургуулийн нэг профессор түүхийн профессор тэгж байна. Тэгэнгүүт энэ чинь санаанд орж байгаа хгүй. Үгүй энэ нууц төвчөөгөө орчуулад энэ нөхдүүд тэгээ тэр энэ чинь сургуулийн их том материал болсон гэж тэр багч надад хэлсэн. Би чинь бол түүхийг одоо Монголын түүхийг огт мэддэг юм байна. Монголын түүхийг бол ерөөсө 380 градус одоо 360 градус суртал ингээ эргүүлээ хийцсэн юм байна. Би зөвлөлтийн сурах хүчтэй хэрэгжилж ирсэн нэг алдаа болсон байна. Бүр надад тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ одоо тэр нөгөө Монгол татарын төрмгөлөл Монгол татарын дарлал марлал гэдэг юм чинь байхгүй. Одоо тэр сурахад бүгдийг авч ирсэн байхгүй. А энэ бол энэ нууц төвчний том гавья гэж би бодож байгаа. Маш том хувь нэмэр оруулсан биз дээ. Монголын түүхийг Испани ертөнцийн. А энэ бол одоо дипломат хүн болгоо юм хийх ёстой. Энэ бол нэг төмөржлөн гавья гэхээс илүү төмөржлөн албан хөргөл биелүүлсэн гэж л үзэх ёстой байна. За нэгдүгээр тийм, хоёрдугаарт нь бол энэ хараа Бэлэгд байж байхдаа нэг Европын албанд ажиллаж байхдаа энэ Гисэр хааны тууж гэдэг байдаг шүү дээ. Тий, Гисрийн тууж гэдэг. Гисэр гэдэг чинь бол яг хоо заахан шашны юм та. Тэгтээ бол энэ чинь бас л одоо Монголын соёлыг хэлтгсэн Монгол энэ шашны байж дээ, бурхны шашны дэлхийг чинь 3 байдаг шүү дээ. Дээд тэнгэр байна, дунд тэнгэр байна, доод тэнгэр байна. Энэ чинь одоо Монголын тэр философи сэтгэлгээ энэ явж байгаа байхгүй юу? Монголын уламжлалт философи. Тэгэхээр энийг чинь бас ингээд испани хэл дээр орчуулад гаргасан. Энэ ч одоо Испанд хэвлэгдэх гэж байгаа. Яг энэ гэвээрээ. Испани Барселонд хэвлэгдэх гэж байгаа. За энэ Гисэр хааны гэрээ марцсан Гисэр гэдэг одоо монголчууд их сайн мэдэн штэ наадах чинь. За энэ бол жангарын туул. За энэ жангарын туул гэдэг бол одоо баруун Монголын тийм ээ энэ зүүн гарын улс гэдэг энэ халимаг энэ төр за өвөр Монголын зарим нэг хэсэгт энэ тийм ээ хөх Монголын тэр хавь монголчуудын дунд их тархсан ийм туул байдаг.
Тэгэхээр энэ чинь одоо бид чинь ганцхан одоо арай төмөрчлөө ингээ Испани руу орчлоод байх шүү дээ. Энэ чинь бүх нийтээр хөдлөх хэрэгтэй шүү дээ. Манай бүх элчин сайдын юм болдгсон бол энийг чи орчуулаад сурталчлаад ингэж явж явах хэвэл тийм боломж байхгүй гэдгийг би мэднэ л дээ. Тэгтэл бол хүн болгон толгоонд нь явж л явах хэвээр асуудал. Яг гэвэл эх орноо сурталчлана гэдэг чинь эн чинь агуу юм шүү дээ. Чи хойч үеийнхээ өмнө том гавьяа байгуулж байгаа хэрэг шүү дээ. Хойч үе чинь чамайг дуурайна шүү дээ. А миний өмнөх улсууд ингэж ийсэн юм байна. Би бас энийг чинь бас нэг юм хийх хэрэгтэй юм байна ш. Тэгэхээр тийм мессеж үлдээж явах хэрэгтэй шүү дээ. Дипломат хүн бол. Эн чинь бол дипломат хүн бол одоо юу гэдэг вүлээ? Юу ямар ч ажлыг хийж явах хэрэгтэй. Орчуулгын чи хийх хэрэгтэй. Тэр том одоо төрийн тэргүүний хэлэлцээнд ч орж явж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр юмыг голно гэж огт болохгүй шүү дээ. Чи хоёр том хүнд одоо хэл залгуулна гэд тэндээ сайхан юм гэж хаах уу? Чи нэр төрийн асуудал биш шүү дээ. А тэр нарийн имиж одоо чинь Монголын нууц төвч орчуулна гэдэг чинь хоёр. Энэ чинь ганц Монголын соёлыг мэдээд төгсөхгүй бас тэр цаад тэр ярьдаг улсынхаа соёлыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яаж би орчуулвал тэр нөхдөө хүлээж авах уу гэдэг тэр юм бас бодож идэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би тэр уран зохиол мохол урлаг соёл гэж яриад байгаа юм тэр байхгүй юу? Тэр Испани. Тэгээ тэрний хэллэг мэлгийн хүртэл чи энийг орчуулахдаа ашиглах хэрэглэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэндээ зүгээр нэг ингээ байж аваад энийг ингээ орчуулна гэж байдаг юм. Наач олон жилийн нүүрийн хөдөлмөр байдаг байхгүй. Тэр улсын соёл, манай Монголын соёл гэдэг энэ хоёрыг чинь нийлүүлнэ, авцалдуулна, барьцалдуулна гэдэг чинь барагтай хүний хийдэг ажил биш шүү дээ. Ер нь бол одоо би хэлбэл их юм хэлэндээ. Их юм хэлнэ. Би 38 жил ажилласан хүн шүү дээ гадаад яамд. Монголын 4 дипломат төлөлтийн газар байсан. Тэгээ ингээ харахад бол тэгээд их гол газар нь би байсан хүн шүү дээ. Гадаад яамны бодлого төлөлтийн газар гэж байдаг. Тэр газар чи яадаг ихтэй зэрэг энэ одоо социализмын үеэс хэлээл энэ дарга нарын одоо энэ тэнд очих хэлгүүгийн гадаад бодлогын салбарын хэлгүүгийн асуудлаар дэрийн бичиж өгдөг олон улсын хурал зөвлөгөөнд ороход нь одоо 50 хэлтгэл энэ бичиж өгдөг дээрээс Монголын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулдаг ийм газар байдаг хэлтс байдаг байхгүй тэр чинь. Тэгэхээр тэнд нь би насаар ажилласан юм байхгүй юу. Зүгээр нэг улс төрийн хэлтсэд биш. Одоо нэг Кубыг хариуцсан нэг хэлтсэд нь биш. Дандаа тэр одоо нэг бодлого боловсруулдаг стратегийн ач холбогдолтой тийм газар хэлцэд би насаар ажилласан хүн байдаг. Тэгэхээр ингэхээр хүнд чинь энэ чинь их ойлголт их юм өгдөг байхгүй, их мэдлэг өгдөг байхгүй. Тэгээ Монголын гадаад бодлогыг бүхэлд нь харах тийм боломжийг өөр чинь өгдөг байхгүй ингэ. Тэгэхээр юу гэж харагдаж байгаа нөхдөн зэрэг энэ Монголын дипломат алба бол ерөнхийдөө ер нь дампуурсан юм шиг та. Дампуурсан. Хэдийнээс? Миний бодоход 90-ад оноос л. 90-ад оноос. Яг тэгвэл 90-ад оноос өмнөх бол юу байсан гэдэг зэрэг хатуу сахилга байсан тэнд чинь хатуу үжил суртал байсан. Яга замбар алдсан гэдэг юм болгон чинь мөнгөөр шийддэг болсон. Юм болгоныг танил талаараа шийддэг болсон. Юм болгоныг засгийн эрхэнд гарсан нам нь шийддэг болсон. Ингээд нам мөнгө хоёр чинь манай Монголын дипломат албыг баллаа хийсэн байхгүй. Энэ чинь ганцхан Монголын дипломат алба гэдэг чинь энэ Монголын бараа энэ систем, энэ тогтолцооны нэг хэсэг нь шүү дээ. Нэг эсн. Тэгэхээр Монгол бүхэлдээ нийгмийн ингэж хямарч яхад бол энэ гадаад талцын салбар дипломат алба хямрахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Яг бол тэрний салшгүй хэсэг шүү дээ. Тэрний нэг эд эсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр Монголын одоо нийгмийг бүхэлдэн дайрсан тэр энэ одоо хар салхи, хуй салхи эн чинь бас гадаад ямиг дайрсан байхгүй юу? За тэгвэл Кубтэй манайх худалдаа эдийн засаг гэдэг их өргөн харилцаа байхгүй тийм ээ. Тэгэхээр Испани хэлтнүүдэд ядаж одоо тэр улсын том сургуульд сургаад одоо авах тийм боломж болцоо байхгүй юу? Манай хоёр орны харилцаа болцоо байгаа шүү дээ. Зөндөө болцоо байгаа шүү. Бид нар ашиглахгүй байна гэсэн үг. Бид нар ашиглахгүй байгаа. Кубчин бол одоо замынхаа зардлыг даачих. Тэгвэл одоо тэр тэнд Кубд сурах одоо бүх зардал чинь бид байгаа сургаад өгье л гэж байгаа. Чил хэлж байгаа. Гэхдээ таанаас нэг одоо Испани, Уругвай хэлж байгаа. Аргентин хэлж байна. Сайн манай төрийн нэрийн бичиг очсон л байлээ. Төрийн нэрийн бичгийн дарга альчлаад гадаад яамтай хамт ажиллагааны шугамар хэлсэн л байлээ. Би сонин хөвлөөс л үзсэн. Интернетээс л харсан. Өө би хүн сургаад өгье гээл тэр гадаад яамд хэлж байгаа. Тэд чинь бүгдээрээ гадаад гадаад харилцааны сургуультай. Уругвайд ч би Андрес Бело гээл би Колумбд ч би Аргентинд ч би их том сургуулиуд. Тэдний тэр сургуулиуч яг барууны нөгөө юугаар явдаг, Америк маягийн юугаар явдаг юм шиг та. Тэгэхээр тэнд яг сургаж болохгүй байна гэдэг. Тийм учраас чи тэр хэлийг сурах хэрэгтэй. Хэл сурна гэдэг чинь хамгийн өмнө түлхөөр байд юм шиг та. Та одоо Кубд бол одоо усын нууж, ёсын дагаж баггүй цаг хугацааг өнгөрүүлсэн. Тэгэхээр Кубын ард түмнийг та ер нь хэн гэж таньсан? Монголчуудын мэддэг гадаад улс орнуудаас ялгарх онцлог нь юу вэ? Тэр бол биш тэ одоо за нэгдүгээрт нь бол
Тэр нэг халуун газрын одоо улсуудын нэг тийм нийтлэг шинж байдгийг. Тэр нь юу гэхэл одоо темперамент гэж хэлдэг. Тэр бол одоо ингээд дуулдсан, хөгжимдсэн, чанга хашгирсан, орилсон. Тэгэл одоо тийм ээ дал мөрөн дээр алгацсан. Ой гээл ингээд явж идэг ерөөсөө. Тэр бол сайх нийлэмжтэй хүнтэй. Хинтэй ч хамаагүй нийлээд нөхрлөд ингээд явдаг. Тэгээд энэ шинж нь одоо ганц Кубч биш ер нь турбик холноо тийм байт юм байна лээ. Угаасаа. Тэгээд Кубын хувьд бол би хэлж тэр интернационал шинж чанар гэдэг. Тэр чинь нэг олон үндэсний ясны нийлцэхлээрээ хараа хамгийн сайн ингээд шалгараад үлддэг юм байна л. Тэгээ муу муухай юм ин ордгоо сайн сайхан юм хамгийн ингээд шалгараад үлдчихдэг. Байгаль цаг уурнчтай юм баг. Тэгээд манайхан бол нэг тийм ойлголт нэг залхуу тэгээд нэг 70 модны сүйдэртэл нэг гитар барьсан, сомбрер өмссөн нөхрөл гитар бариад өдөржин шонжин дуулаад хөөе наадах чинь тийм ээ их өнгөц үжил бодол өнгөц төгнөлт байхгүй юу? Куб чинь их гүрэн байхгүй юу? Тэр Латин Америктэй бол тэр гадаад удлах тэгж явж байгаа. Пүү. Би нэг ганцхан жишээ хэлэх юм арчиж уучлаарай. Тэр идэх байна шүү дээ. Тэр жижигхэн арал. Юус манай Говьалтай аймгийн нутаг шүү дээ тэр чинь. 110,000 автгаад үржилж км. Тэгтэл 111 сая хүн, 11.2 сая хүнтэй байна. Гава нийслэл хотод 2 сая хүнтэй байна. Хүн ихтэй. Тэгээд тэр гадаад удлагыг яаж хөвлөж байна тэр жижиг улс чинь. Тэр Африкийг чинь тэр хаяар нь өөрчлөө хайцсан шүү дээ Говь чинь. Ганцаар. Тэр Ангол, Этиоп тийм ээ. Бисау, Гвиней-Бисау, Алжир, хөөе энэ чинь Кубын цэргүүд очоод тэр одоо тэмцэх тусгаар тогтнохоо төлөө тэмцэжсэн улсууд чинь талд ороод тэр Агустино Нето, тэр Саморо Мишель тэр чинь бүгдийн дэмжиж хуусгал хийгээч тэнд очоод. Гэхдээ энэ чинь жижиг улс гэж хэлэх үү надад. Бага улс гэж хэлэх үү. Гэхдээ энэ чинь их хөрнийг хийдэг ажил шүү дээ. Америкт Оросуудын хийдэг ажил шүү надад. Кубын ард түмний дэлхийн түүхэнд орсон гоё. Тэр бол байж тийм өстой гайхалтай тэр. Тэр энэ ямар жигтэйхэн гэхдээ зэрэг хараа тэр чинь мэл урлаг байж байгаа. За Кубын балетыг гүйцэтгэх. Кубын балет чинь бол одоо Оросын большой балет энд тэнцвэц тийм балет шүү дээ. За тэр хөгжим гэдэг чинь гайхалтай шүү дээ. За тэр ромба, сальса, чачача энэ гурвыг л ингээ хэлэхэд бол наадах чинь хүн төрөлхтний соёлын үед орсон юм шүү дээ. Энэ гурвыг сонсоод Куб нүдэнд харагдах юм. Тэр чинь тэр бүжиглж байгаа барьж байгаа тэр гай май гэдэг чинь энэ чинь зөвхөн Кубд л тийм юм байна наадах чинь. Кубд л тэр Кубын газар шоронд л тийм энэ бүжиг төрнө. Тэр чиг олон замын уулзуур юм аа. Тийм ээ. Тэгэхээр тэр чинь их олон соёлыг өөртөө шингээсэн байдаг. Тэр утгаараа бол тэр улсууд чинь бол сэтгхүүн хүртэл тархин задарна гэж монголоор тархин задарсан улс байхгүй. Тэгээ тэр гадны ертөнцийг нээлттэй. Хүн болгонд их нээлттэй. Куб улс сүүлийн үед бас гадаад бодлоготой нэлээд өөрчлөлт оруулж байна. Хоёрдугаарт үндсэн хуулиндаа бас өөрчлөлт оруулаад үндсэн хуулиа хилэлцээд саяхан баталсан шиг боллоо. Энэ үндсэн хуулийн гол агуулга гадаад бодлого чиглэлийн гол агуулга нь юу вэ? Тэ наадах чи их сонирхолтой бөгөөд ер нь их чухал асуулт. Чухал асуулт. Яагаад гэвэл одоо дэлхийд дахна түүний дотор байна шүү дээ. Одоо Кубын хөршүүд нь Америкийн нэгдсэн улс одоо Латин Америк тэр аяараа Кубыг харж байгаа юм. Энэ нөхдүүд одоо шинэ үндсэн хууль нь юу гэж юм хаашаа явах нь вэ? Ер нь аливаа улсын үндсэн хуульчин бол хаашаа явахыг тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр Куб бол биш одоо Хятад Вьетнамын замаар замнахан гэдэг нь үндсэн хуулиас нь харагдаж байна л. Би их сайн уншсан л да тэрийг. Тэр нэг намын одоо тогтолцоотой нэг нам тэр нам бол одоо нийгэм удирдан жолооддог тийм ээ. Тэнгийн үндсэн хуулинд бичигдсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт наад чи хувийн өмчийг хүлээн зөвшөөрч байгаа байхгүй тэр үндсэн хууль. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь зах зээлийн эдийн засаг орж ийн гэсэн үг шүү дээ. Нээлттэй болгож. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нээлттэй болгож явах. Гадаадын хөрөнгө оруулалт энэ төр гэдэг. За нөгөө нэг чухал сонин санаа бол тэр үндсэн хууль чинь байна шүү дээ. Араас энэ өөрчлөлийн тухай ярьж байгаа учраас энэ давхар иргэншилийг Кубд хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бас их том болдог шүү дээ. Чи болно, олон иргэншилтэй байж болно. Гэхдээ Кубд амьдарч байгаа юм бол чи Кубын тэр л явах хэрэгтэй гэж. За битэрийн ярилцлагын түрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч Куб орны, Куб ард түмний талаар маш сайхан өргөн мэдээлэлтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Алтан аргамч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За бид энэ удаагийн дугаартаа Монгол улсын Куб улстай харилцах харилцааны тухай онцоллоо. Энэ сэдвээр тэргүүн шадар төмөр чулуунтай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчдээ та бүхэндээ баярлалаа.